Сан байцгаана уу? Өөрчлөлтөө хөтөж байгаа ээлжид хичээл та тавтай морилороо. Өнөөдөр миний ярих сэдэв бол архины давхар хамааралтай хүний 10 шинжээг ярина. Өөрөөр хэлбэл архины хамааралтай хүнтэй хамт амьдардаг хүмүүс давхар хамааралтай болдог тухай бид өнгөрсөн хичээлдэр дурдсан байгаа. Тэгэхээр яг энэ архины давхар хамаарал гэж зүйлд нь хүний амьдрал байх ёстой зүйл бол биш бөгөөд бусдтай харилцахад өөртөө аж аргалтай амьдрахад гэр бүлдээ яг жинхэнэ амар тайвныг бий болгоход архины давхар хамаарал гэж энэ зүйл нь яг үнэндээ саад дотор болж идэг. Тэгээ жинхэнэ амар тайвнаас салангад тусгаарлагдмал байдлыг бий болгож идэг байна. Тэгэхээр би өнөөдөр 10 шинжийг дурдъя. Хэрвээ танд 2 шинж, 2-оос дээш шинж идэх юм бол та мэржлийн үн рүү хандараа. Эхний шинж нь хүмүүсийн асуудлыг шийдэж өгөх нь өөрийнх нь зорилго гэж боддог байгаа. Өөрийнх нь хариуцлага гэж боддог байна. Онцгойлон архины асуудалтай гэрт нь балаг тариад байгаа, ажил дээрээ балаг тариад байгаа, амьдралд нь асуудал тариад байгаа тэр архины асуудалтай хүнийг архинаас нь гаргах нь түүний амьдралын зорилго гэж боддог байгаа. Тэгэд энэ амьдралынхаа зорилгын төлөө өөрийгөө золиослдог, өөрийгөө зориулдаг байгаа. Тэгэхээр яг энэ архины давхар хамааралтай хүмүүс маань хүмүүсийн асуудлыг шийдэж өгөхдөө яг нөгөө хүмүүсийг өөрийнхөө асуудлыг шийдэх чадвартай нэгэн гэж итгэдэггүй байгаа. За хоёр дахь шинж тэмдэг нь хүмүүс өөрөөс нь асуусан асуугаагүй зөвлөгөө, зааварчилгааг өгдөг. Нөгөө сонсож байгаа нь дуртай байна уу, дургүй байна уу, дагах байна уу, дагахгүй байна уу хамаагүй зөвлөгөөгөө заавал өгдөг байгаа. Гуравдугаар шинж тэмдэг нь өөрийг нь хийснээр зөвлснөөр нөгөө хүмүүс заавал хийж үлдэхийг шаарддаг, хүсдэг байгаа. Өөрөө тэрийгэ зөвлөгөөгөө өөрийнхөө хүслээр өчгсөн байдаг. Нөгөө хүмүүс түүнийг сонсохдоо дагаагүй болвол гомддог, ууралдаг, заримдаа бүр харилцаагаа таслахыг оролддог. Тэг эргүүлээд өөрөө ямар ч хүмүүс өөрсдөнд дүнд талархал илэрхийлэг байгаа юм шиг гомдсон мэдрэмжтэйгээр үлддэг байгаа. Дараагийн шинж тэмдэг нь давхар хамааралтай хүмүүс ашиглагдсан мэт дутуу үнэлэгдэж байгаа юм шиг тийм мэдрэмжтэйгээр байдаг. Архины асуудалтай хүний архинаас нь салгахын төлөө өөрийгөө золиослдог, зориулдаг, өөрийнхөө хэрэгцээнд үгүй гэдэг. Найз нөхдөдөө найзлах тэр нөхөрлөх цагуудаас хассан байдаг. Өөртөө зориулах мөнгөө архинаас гарах хүндээ зориулсан байдаг. Гэтэл нөгөө хүн нь ямар ч талархал сэтгэл байхгүй, архинаас салахгүй байгаад, амьдрал нь өөдлөхгүй байгаад ашиглагдсан мэт санагддаг байгаа. Дараагийн 5 дахь шинж тэмдэг нь өөрийг нь хүмүүс хайрлах, өөрт нь хүмүүс дуртай байгаасаа гэж тэрээр маш хүсдэг. Өөрөөр хэлэх юм бол бусдад нийцүүлэх гэж оролддог. Тэгэхээр яг гэр бүлд нь асуудал тариад байгаа, эсвэл хань ижил юм уу, эсвэл үр хөвгтөн юм уу, эсвэл найз нөхдөд юм уу, хүн болгон түүний хийж байгаа зүйлсээ дуртай байгаасаа, хүн болгоны хувьд тэр үн цэнтэй байгаасаа гэж хүсдэг учраас заримдаа олонхтой албадлагаар дургүй байгаа зүйлдээ заа гэж хэлдэг байгаа даа. За дараагийнх нь 6 дугаар шинж тэмдэг нь болохоор эргэн тойрных нь хүмүүсийг хийж байгаа зүйлсийг өөр дээрээ эмзгээр хүлээж өөртөө нааж авдаг байгаа. Хэрвээ 3-4 үлээ ярьж явах үед нэг найзынх нь нөгөө найздаа өгж байгаа зөвлөмжийг өөр дээрээ хүн дээр тусгаж авдаг. Энэ надад өөрөө хэлж чадахгүй байгаа учраас тойруулж хэлж байна гэж хүлээж авах юм уу? Эсвэл хань ижлийнх нь ууж байгаа нь миний буруугаас болж байгаа юм аа гэж хүлээж авах юм уу? Өөр дээрээ асуудлуудыг нааж эмзэгч хүлээж авдаг байгаа. За 7-д нь хохирогч мэт мэдэрдэг. Амьдралынхаа төлөө тэмцээр байдаг, гэр бүлдээ амар тайван тогтоох гол байдаг. Гэр бүлээ хоолтой байлгах гад байдаг. Хань ижлээ архинаас нь гарах гад байдаг. Хүүхдүүдэд эрүүл сарвал амьдруулах гад байдаг. Өөрийгөө золиослдог, зориулдаг. Эцэс үлд нь амьдрал нь өөдлөхгүй, улам л илүү дориотоод байдаг. Яг үүнд манд тухайн хүн маань хохирогч мэт өөрийгөө мэдэрдэг байгаа. 8 дахь шинж тэмдэг нь бол бусдыг контролдох, захирах тийм зан авиртай болсон байдаг. Маш олон аргаар залдиж болно. Маш олон аргаар хянах гэж оролдож болно. Заримдаа уйлж болно. Заримдаа өөрийнхөө хүснээр арга зал, башир арга хэрэгж залдиж болно. Заримдаа уйлж болно. Заримдаа уураараа эсвэл заримдаа дугаа хурааж захирж болно. Энэ нь хань ижлээ, арх ууж байгаа хань ижлээ өөрийнхөө хүснээр байлгаа зогсохгүй бас үр хөвгтүүдээ ч гэсэн өөрийнхөө хүснээр байлгах гэж оролддог байгаа. 10 дугаар 9 дугаар шинж тэмдэг нь арх
архиуж байгаа хүнийхэн хийсэн зүйлд шалтгаан ирж бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр заримдаа өөртөө ч гэсэн худлаа хэлдэг байгаа. Миний нөхөр биеийн нүгдээд ууц юм да. Ягчгүй ажлын шаардлагаас болоод уугаал байгаа юм да гэж өөрийгөө хуурдаг байгаа. Гэтэл үнэндээ бодитоор харах юм бол магадгүй хань ижлийнх нь ууж байгаа нь 7 хоног болгон байж бас болох юм. Хамгийн сүүлийн шинж тэмдэг нь бусдад хаягдахаас, гологдохоос хайрлагдахгүй байхаа гэдгээс айдаг байгаа. Тэгэхээр танд яг энэ 10 шинж тэмдэгэд аль нь байна? 20-оос дээш байгаа бол та өөртөө тусламж аваарай. Та өөрөө эрүүл болсноороо та архиуж байгаа хүнтэйгээ та эрүүл харилцаж чадна. Эргээд та хүүхдүүдтэй бас та эрүүл харилцаж чадна. Тэгснээр таны гэр бүл эрүүл ах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.